За Монгол залуус хоньны ноосоор агаар шүүгч фильтр үйлдвэрлэж байна. Агаарын бохирдлын эсрэг гарааны Airy Pelt компани залуус Монголд анх удаа агаар цэвэршүүлэгч үйлдвэрлэж байгаамаа. Тэд санхүүжилт босгох Pandia платформтой хамтран авдар дүүрэн цэвэр агаар төслийг хэрэгжүүлж агаарын бохирдол өндөртэй бүсээс 1-2 цэцэрлэгт агаар цэвэршүүлэгчээ хандвалахаар зорж байна. За үзэгчдээ миний гарт харагдах хоньны ноосыг бид цагаан алт гэж хэдийгээр нэрлэдэгч за яг одоо ашиглалтын хувьд бол төдийл хангалттай биш байгаа. За тэгвэл Монгол залуус маань энэхүү хоньны ноосыг ашиглаад агаар цэвэршүүлэгчийн фильтрийг үйлдвэрлэж байна. За зах зээл дээр худалдаалагддаг агаар шүүгчийн одоо фильтр бол нийлэг материалтай учраас за нарийн ширхэг тоосон цэрэг 99.50% шүүхээс гадна за байгальд бол шингэдэггүй гэдгээр тийм хор хохиролтой байгаа. За харин одоо хоньны ноосоор үйлдвэрлэсэн Монголд үйлдвэрлэсэн одоо фильтрийн тухайд бол нарийн ширхэг тоосон цэрэг 99.9% шүүхээс гадна байгальд 100% одоо ээлтэй 100% шингэдэг гэдгээрээ онцлогтой байна. Airy гарааны бизнес анх 2021 оноос эхэлж хоньны ноосоор агаар шүүгч фильтр үйлдвэрлэх санаагаа хэрэгжүүлж эхэлсэн байна. 2021 онд агаар шүүгчээ эхний загвараар гаргаж байсан бол 2024 онд 2 дахь загвараа гаргаж 1000 ширхгийг борлуулжээ. За харин энэ онд Монгол гэрдэх авдрын хэв маягийг харуулсан Airy 3 дахь загварын бүтээгдэхүүний хөгжүүлэлт дууссан байна. Одоо энэ жил бидний авдар дүүрэн цэвэр агаар гэдэг төслөөр Pandia платформтой 2 дахь жил хамтарч ажиллаж байгаа. За бидний одоо энэ жил танилцуулж байгаа шинэ төхөөрөмж нь болохоор Airy 3 дахь төхөөрөмж байгаа. За энэ төхөөрөмжийн маань гол онцлог шинж нь болохоор илүү нэг үндэсний хэм маягаа агуулж өгсөн. Тэгээ бидний яг анх бүтээгдэхүүн хөгжүүлэлтэн дээр гол анхаарсан зүйл нь болохоор санаа авсан зүйл нь болохоор гэр бүлд одоо бэлэг тэмдэглэлийг бэлэгддэг. Авдарнаас Монгол авдарнаас санаа авч энэ бүтээгдэхүүн санажилсан байгаа. Бүтээсэн байгаа. За энэ бүтээгдэхүүн маань болохоор өмнөх Airy 2 дахь загвараас 2 дахь хөгжин чаналтай агаар цэвэршүүлэх орон зай одоо талбайгаа ерөөхдөө бас 2 дахин илүү том талбайг цэвэршүүлэх юм хүчин чадалтай болж байгаа. Airy 3 дахь загварыг хамтын хөрөнгө оруулалтын Pandia платформтой хамтран борлуулж байна. За ингэж борлуулсан борлуулалтын 10%-ийг хадгалж цэцэрлэг сургуульд агаар шүүгч хандвалах юм а. 2024 онд 140 төхөөрөмжийн урьдчилсан захиалга хийж за нийт 14 ширхэг агаар цэвэршүүлэгчийг нэг цэцэрлэг 2 бага сургуульд хандвалж олон хүүхдүүдэд цэвэр агаар бэлгэлж байжээ. Хоньны ноос маань цавуутай болон холимогоор болж орж байгаа. Опнер машинаар дамжаад тэгээд тижих машинаар ороод тэгээд дараас нь самнах машинаар орж хоёр талаараа одоо нөгөө шит болж уртаа шит болж гарч байгаа. Урт шитээр зигзаг машин буюу кросс лапраар тавигдж хэдэн давхраар болоод яг өөрсдийн хүссэн одоо GSM буюу өөрсдийн зузаан тохируулсан хэмжээнд аваачаад тэгээд 100-аар орж нөгөө цавууга ноостойгоо нийлж хайлуулсан тэр ноосоо эндүүгээр эндүүдээд тэгээд эцсийн бүтээгдэхүүн гардаг байна. Манай улсад зарагдаж байгаа импортоор орж ирсэн агаар шүүгчийн тухайд фильтр олдохгүй гэх асуудал үүсдэг. За харин Airy 3 дахь загварын тухайд дотооддоо үйлдвэрлэж байгаа тул дээрх асуудал үүсэхгүйгээрээ давуу тал болж байна. За мөн Airy компани машины агаар шүүгчийг үйлдвэрлэж эхэлсэн байна. За энэхүү авдар дүүрэн агаар төслийн борлуулалтын орлого эх жилүүдэд Airy брендийг зүүн өмнөд Аз болон Америк ТV-ийн зах зээлд экспортлохоор зорж байгаа гэлээ. Та Airy 3 дахийг үндсэн үнээс 20% хямдралтайгаар урьдчилан захиалснаар Монгол инновацийг дэлхийд таниулах үйлсэд хувь нэмрээ оруулах боломжтой байна.